Агаарын хөлгийн түвшний асуудал, Оросын орноос Монгол Улсын орны засгийн газрын хэлцээрийн тухай тухайн сайд танилцуулга хийж бид нар бас нэгдсэн байр суурь гаргасан. Өөрөөр нь уул ухаан бүтээгдэхүүний иржийн тухай хууль өөрчлөлт болох гэдэг баатрын зэрэг олон асуудлуудаар бас гişүүд асуулт асууж хариулт авч бас байр суурьудаа илэрхийлсэн. За 3-дугаарт нь сургууль гэдэг нөгөө цэглэн цэглэлтэй холбоотой дөрвийн хэрэгсэлтэй холбоотой гарч байгаа аюул байдалтай холбоотой Улсын хурлын гишүүн Балчин гишүүнээс өөрөөсөө танилцуулсан. За мөн төсвийн хүрээний цагт холбоотой Улсын хурлын дэвтэр болон туяа дарга ойлын дурдж байгаа нэмэлт өөрчлөлт холбоотой бас танилцуулга хийжээ. За төсвөлд нь Ноогурын саврын нөхцөл байдалтай холбоотой хүс хөдөөж хүн сайд мэдээлэл байсан болж өнөөдөр өөр ажил авсан, өөр авсан гэж хэлж олон цаг хүрээлэлд орж ирсэн. Өнөөдөр бас энэ хоёр сайд гарцны бүлгээс бас бодлого хэмжээний бас мэдээлэл өгөхгүй, удаадараа мэдээлэл өгөхгүй байгаа энэ асуудал дээр нь бас бид хариуцлага ярина гэдгийг бас хэлье. Ийм асуудлууд хэлцэгдэж зарим асуудлуудаар шийдвэр гарсан. За агаарын хөлгийн түвштэй холбоотой асуудлыг та бүхэн мэдж байгаа. Өнгөрсөн 7 хоногт Улсын хурл орж ирж одоо үндсэндээ энэ 7 хоног арц намын бүлэг завсрал авсан байгаа. Маргааш эдийн засгийн байнгын хороо болоод аюулгүй байдлын байнгын хороогоор хилцэгдээд нэгдсэн чуулганд орохгүйгээр дигийн хувьд Оросын холбооны улсад засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын өсөх зурагдах ёстой. Засгийн газрын хоорондын хэлэлцээрт гарын өсөх зурчихвал нэгдсэн чуулганаар гэрээг сойрхон батлахын үйл явц болох ёстой. Тэгэхээр яг одоо энэ үе шатандаар бид нар энэ асуудлыг ярихгүй бол энэ үндсэндээ цаашид өөрчлөх аргагүй нөхцөл байдал руу орж байгаа. Тэгээ та бүгдийн хувьд харьцангуй мэдээлэлтэй байгаах манай бүлгийн гишүүд сая тухайн гишүүнээс бас зарим дутуу мэдээллүүдээ нэлээд тодруулж мэдээллүүд авлаа. Яагаад гэдэг маш олон асуулт одоо үндсэндээ энд байна. Энэ үндсэндээ ингээд хэд нэг талыг барьсан ийм зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарлаж байгаа. Орчуулгын алдаа ч юм уу, орчуулгын үл ойлгох байдал үндсэндээ Чингис хаан олон улсын буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга. Жишээ нь энэ дээр нөгөө нэг нефт нийлүүлэх гэж хэлсэн компани бүхэлдээ ашиглах гэж байгаа агуулга харагдаж байгаа. Хэрвээ энэ агуулгыг буруу зүрхөөр ойлгогдсон гэж маргаан өсөх юм бол Оросын холбооны улсын арбитрээр шийднэ. Энэ яач ингэж олон улсын хэлэлцээрийг бид нэр ийм төвшөнд байхад нь улсын хурл энийг зөвшөөрч цаашаа явуулж болохгүй байхаа. Засварлах ёстой, буцаах ёстой гэдэг ийм байр суурьуд байгаа. Үнэхээр одоо энэ гэрээтэй холбоотой асар олон асуудлууд дотор нь задлаад ярих юм бол асар олон асуудлууд байна. Дотоодын утгагүй орох гэж байгаа орж магадгүй байгаа нефтийн үйлдвэрээс авах бүтээгдэхүүнийг авах эсхийг бид нар энэ гэрээгээр хамгаалж чадаагүй. Энийг санамж бичгээр зурчихсан энийг авч болно гэж байгаа. Гэтэл энэ гэрээн дээр нь яг одоо энэ гэрээ хэлэлцээр олон улсын болоод Монгол улсын хооронд байгуулсан урдны бүх гэрээ хэлэлцээрүүдээс давуу эрэхтэй ганцхан энэ хэлэлцээрийг баримтлана гэж заачихсан. Гэх мэтээр энэ дээр асар олон ийм сад дотор олон зүйлүүд байна. Уг нь бол бид нар бас энэ нээлттэй эдийн засагтаа Монгол улс үндсэн аюулгүй байдлаа утсан ч нефт хангамжийнхаа системийг олон их үүсвэртэй болгох нь уг нь бидний зорилго баймар. Одоо бид нар зөв бодлого бариулах хугацаанд уруу их үүсвэртэй боломж бидэрт байна. Оросын холбооноосоос авах, бүгд найрамдах хэлээд авахсаас дотоодын үйлдвэрээс авах энэ гарцуудыг бид нар нээх ёстой. Гэтэл үндсэн хууль гарцаа хаагаад 20 жилээр нэрийн сонголттой байна гэдэг яаж ч бидний үндсэн аюулгүй байдлын бодлого биш. Тэр тусмаа бүгдээр хэтэд ард улсаас өнгөрсөн хугацаанд бид нар яг одоо үндсэндээ одоо Оросын холбооноос авж байгаагаас илүү чанарын нефт онгоцны түлш авах боломж байгааг одоо хүртэл бид нар ашиглахгүй. Тэнд шилжүүлэн ачих байгууламж одоо хүртэл барихгүй. Дахиад дээрэс нь урдаас бид нар нарийн царгаар хэрвээ энэ нефтийн бүтээгдэхүүнийг авдаг болчихвол одоо гарч байгаа энэ зөвхөн онгоц гэлтгүй нефтийн түлшний асуудлыг бид нар бас нэлээд нааштайгаар шийдэх боломж байтал биднэрт хэрвээ урдаас зам үүдээс наашаага нарийн царгаар тавих боломжийг бид нар 19 оны гэрээ хэлэлцээрээр дөнгөж саяхан хэдхэн жилийн өмнө гэрээ хэлэлцээрээр бид нар хагаа хийчихсэн л байх жишээ нэ. Гэх мэтийн ийм бас төрийн алдаатай бодлоготой холбоотой олон зүйлүүд байна. Тэг манай гишүүд бол та бас байр суурь асуултанд явна. Үнэн уулуурхан бүтээгдэхүүний бэлжийн хувьд бас энэ дээр мэдээж төрийн хэмжээ бүл тогтоох байгууламж боломжтой асуудлуудыг шийдэж явах. Бүрэн боломжтой бөгөөд эрэхтэй бас тийм үүрэгтэй. Энэ дотор орж иж байгаа тэр уулуурхан бүтээгдэхүүний одоо аялын солилцооны тухай нэртэй бэлжийн хувийн баахтын хувьд баахтаж болох. Энэ бол үнэхээр зарчимгүй юм асуудал энэ цаанаж. Гишүүд маш олон шүүмжлэлийг хийж байгаа. Зүгээр миний хувьд хоёр үзгийг хэлье. Нэгдүгээр нь баахтын системийг оруулж ирснээр Монгол улс
Монгол улс санхүү эдийн засгийн эхийн шиг нийцэж явж ирсэн санхүү эдийн засгийн төсвийг бүрмөсөн үүсэлт нураангаж улсын хурал төсөв баталдаг бол төсвөөс гадуур баатар нэрээр засгийн газар ирэх хэрэгчид тухайн үеийн ирэх хэрэгчид төрөөмж компани даах өгөөд төсвөөс гадуур зураараа дөрвөж болдог энэ тогтолцоог явуулж. Тэр тусмаа баатарын үндэс нь оптик буюу урчил цаг гэсэн. Урчил зам гэдэг чинь тавхнаас анзаараад дараа нь судалж үзээ. Урчил зам гэдэг чинь бизнесийн баланстай бичигдэхдээ үр төлбөртэй 101 өдөр бичигддэг. Урчил ирээдүйгээс орлого авчин гэдэг нь үр төлбөрөөс ялгаагүй урчилж орсон орлогыг ялгаагүй гэж үздэг. Гэтэл одоо Монгол улсын өрийн хязгаар төсөв дээр байгаа энэ хязгаарлалтуудын олон зүйлүүдийг бүгдийг хамаарахгүйгээр дураараа үр тавьж болох. Энэ олон нөхцөл байдлыг үүсэж байгаа. Энэ бол бүгд бүтэн системээ бид нэр явдаг гэж байгаа. Хоёрдугаарт нь бартараар бараа зарна гэдэг чинь нөгөө авсан тал нь бүтээн байгуулалт нэрээр бага ажил хийх. Энэ өөрөө машин, техник, хүн хүч, бараа материал бүх зүйлээ тэр гадны бартар авсан компани орж ирж хийх юм байна. Энэ юу болох юм? Энэ өөрөө Монгол улсад ажлын байр, Монгол ажилтнанд мөнгө төлөгдөх. Одоо үндсэндээ энэ бүхий зүйлийг одоо компани. Тэгэхээр нөгөө бидний сонгож авсан зам, хувийн хвшлийг дэмжих, бизнесийн орчныг дэмжих гэдэг энэ бүх замчийг хайчих. Монгол хүний ажлын байр хайчих. Тэгэхээр одоо зөвхөн өнөөдөр орж ирж байгаа энэ хоёр эрэг хэлэлцээр гэхэд нэг нь хойноос Монгосны түвш нийлүүлэхтэй холбоотой энэ эрэг хэлэлцээр төрийн өмчт компани давнгаа монопол эрх өгөх энэ хэлэлцээр урт талаас орж ирсэн бай одоо урт талтай давуу хийгдэх магадлалтай энэ бартерын хэлэлцээр гэдэг үндсэндээ бид нар хөршлөөгөө муудалцах асуудал монголчуудын бодвол Монгол улсын маань эрх шиг хаана нэгүүдийг улсын хурлын танхимд яригдах хэвээр асуудал гэж бодож. Гэтэл үндсэндээ урт хөршийн бодлого, хойд хөршийн бодлогыг 100% Монгол улс руу орж ирсэн. Монгол улсад аж ахуй нэгж, хувийн хвшил бизнес хийх орон зайгаа улам хаасан. Монгол улс дотроо дахиад төрийн өмч төсөв энэ зүйлэн даахаас нь юу нэг Монгол улс чинь хаашаа явж байгаа юм бэ гэдэг жинхнээсээ эргэлзэх түвшин утсан ийм хэрэг хэлцээр улсын хурлаар орж ирж байгаа юм байна. Харамсалтай. Тэгэхээр энэ дээр бас цааш хэцүүдийн шилдэнд болоод гişүүд байр суурийг үлдээдэг болох арц намын бүлгийн зүгээс Монголын төсөл холбоотой асуудалтай сан баралт хийгээд дэмжихгүй гэдэг байр суурь гаргасан юм байна. Даавн дуулах яа асуудал байвал тарахын асуудал бас үлдэж байгаа. Манай гişүүд тэгэхээр юуны өмнө өнөөдөр орж ирсэн үндэсний аюулгүй байдалтай шууд холбоо 3 дахь ертөнцийн Монгол улсын одоо цор ганц гарцуулах агаарын тээврийн салбарт бас одоо гадны хөрөнгө оруулалттай компани давуу тал олгох энэ асуудлыг арц намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд бол бас баяртай байна. Яагаад тэгэхээр бид нар бол маш ээдрээтэй юм нөхцөл байдалтай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол одоо арц намын бүлгийн зүгээс бол эх орныхоо эрх ашигын тэргүүнд тавьж тодорхой шийдвэрүүдийг гаргаж байгаад бол баяртай байна. За хоёрдугаар асуудлын тухайд гэх юм бол уулуурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль орж ирсэн. За тэгэхээр энэ биржийн тухай хуулийг бол одоо нүүрсний улгаатай тэмцэх зорилгоор баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөөхөр 5-7 хувьцаат компани нийт борлуулалтын ердөө 20 орчим хувийн л биржээр явж байгаа. Бусд нь бол дандаа ийм урт хугацааны гэрээнүүдээр явж байгаа маа. Тэгэхээр биржээр явж иж одоо ил дод нээлттэй байна гэсэн ийм зарчим байсан. Гэтэл засгийн газраас бол одоо энэ биржийн арилжааг улам хумих цаашлаад бүр одоо оптик гэрээний 2.0 хувилбар болох энэ бартер буюу бараа солилцооны гэрээг оруулж ирж байгаа нь бол одоо бас зарчимгүй явдал гэдгийг бол бүлгийн дарга хэллээ. Тэгэхээр цаашид бид одоо энэ уулуурхай салбараа илүү нээлттэй ил тод болгох энэ зүйл дээр бас арц намын бүлэг бол одоо байр суурь илэрхийлэх авна гэсэн ийм байр суурьтай байгаа. Ягаад тэгжиж бид нар одоо иргэдийн гар дээр очих одоо үндэсний баялагын сангаар дамжаач гэдэг юм уу тийм ээ. Энэ уулуурхай одоо орлогыг иргэдийн гар дээр аваачих бодлого хэрэгжинэ гэж үзэж байгаа маа. За 3 дугаарт нь бол сүүлийн үед бол энэ ноолууртай холбоотой асуудал бол одоо манай иргэдийн өдөр тутмын амжиргаанд бол шууд нөлөөлж ийн гэж харж байна. За малчтын зүгээс бол ноолуур авахгүй байна. Ноолуурын үн одоо нодлон урьдчилан жилийнхтэй харьцуулах юм бол маш их хэмжээгээр унжийн гэдэг гомдлууд бол маш зөндөө гарч байгаа. Тэгэхээр манай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа манай малчид бол одоо нодлон
бас зудтай байсан, орлого бол маш ихээр хумигдсан. За энэ жил одоо гол хаврын орлогын их үүсвэр болох ноолуурын экспортыг бас тодорхой хэмжээнд хязгаарлалтантай холбоотойгоор малчтын өдөр тутмын амжиргааны асуудал бол маш хурцаар тавигдж байна. Тэгээ малчтын зээл гэж баг 2 их найд төгрөгийн зээл бол арилжааны банкуд дээр бас бүртгэлтэй байгаа. За ноолуур бол цаг ямагт манай бас экспортын орлогын тодорхой хувийг эзэлж ирсэн. Бид нар бас харьцангуй давуу талтай өрсөлдөх чадвартай ийм салбар. Гэтэл энэ салбарт бол засгийн газрын зүгээс ийм ойлгомжгүй тодорхой бос бодлого хэрэгжүүлснээр малчтын амжиргаанд шууд сөргөөр нөлөөлөө зогсохгүй энэ салбарыг цаашид яаж хөгжихийг нь бол бас их ойлгомжгүй төвшөнд аваачиж гин гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ талаар бол тухайн салбарыг хариуцсан J2 сайдыг бол удаа дараалан бүлгийн хуралд ирж мэдээлэл өгнө гэж хэлсэн боловч баг 3 дахь 7 хоногтой бол бүлгийн хуралд бол ирсэнгүй. Тэгэхээр бол энэ асуудал дээр бол J2 сайдыг бол бас тодорхой хэмжээний хариуцлага хүлээх ёстой гэж харж байна. Тэгээд өнөөдрийн тухайд гэх юм бол 8 шар зах дээр бол валютын ханш, долларын ханш 3600 төгрөг хүрсэн байна. Тэгэхээр бид бол өдөр тутмын иргэдийн амжиргаа, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт маш тийм эдийн засгийн хувьд ийм эдрэтийн нөхцөл байдалд ажиллаж байна. Тэгэхээр засгийн газар энэ удаад бол их тийм ухаалаг бодлого боловсруулж ажиллах хэрэгтэй байтал маш олон салбарт бол ингээд ийм ойлгомжгүй ийм шийдвэрүүдийг гаргаж байгаад бол бас гайхаж байгаамаа. Тэгэхээр цаашид бид үнэхээр төсвөө тодтогох шаардлагатай мó энэ олон мега төслүүдийг чи эренбэлж бас тодорхой юм ухаалаг шийдвэрүүд гаргах ёстой мó гэдгийг бол улсын хурал дээр ч гэсэндээ ярих цаг нь болсон гэж хувьдаа үзэж байгаамаа. За өдрийн төвийн тэгэхээр арчсан номын бүлгийн хурал маань бас 4 цаг гаруй хуралдаа дуусч байна. Тэгэхээр олон асуудлуудаас онцлог үйл явдлууд мэдээж хэрэг ТV-ийн шатхуун түлштэй холбоотой энэ түлшийг маань 20 жилээр нэг Оросын улбаны улсын төрийн өмчт компани нийлүүлэх ийм гэрээ хэлцээрийн тухай бид нар маш удаан ярилцлаа л да. Арчсан намын гишүүдч гэсэн энэ дээр байр суурь тодорхой илэрхийллээ. Энэ гэрээ хэлцээр дотор маань үл ойлгогдсон ямар ч утгаараа Монгол улсад ашиггүй ийм зүйл залтууд орж ирсэн байгаа. Энэ зүйл залтуудыг сайжруулах талаар гишүүд бол маш олон саналуудаа бие даасан байдлаар бол хэлсэн. Хэдхэн сарын өмнө бид нар Дулааны 3 дахь цахилгаан станцын маш өндөр дүнтэй тэзүү боловсруулах ийм хэлцээрийн тухай яриад суусан. Тухайн үед юу гэж ярилцжсэн бэ гэхээр хэлцээр дотор мөн адил тэзүү гэсэн агуулгаар орсон ч гэсэн энэ нь цаашдаа бүтээн байгуулах буюу барих гэдэг заалтуудыг оруулаад авчихсан байсан. Улсын хурлын гишүүд энийг солио бид нар ингэ өөрчлөх ёстой гэж хэлсэн ч гэсэн байнгын ороодууд дээр дэмжигдсэн гэдэг зүйл заалтаараа зөвшөлдсөөр явсан гэж засгийн газраар ямар ч зүйл заалт нь өөрчлөгдөхгүйгээр батлагдаад явчихсан юм аа. Тэгэхээр улсын хурлын гишүүдээс бас ганцхан арчилсан намын гишүүд гэлтгүй бүх гишүүдээс хандаж хэлэхэд байнгын орооны хуралдаанууд дээр эдийн засгийн байнгын ороо болон аюулгүй байдлын байнгын ороон дээр энэ асуудал орж ирнэ. Энэ дээр бид нар зайлшгүй Монгол улсын эрх ашигыг хамгаалахын тулд өөрсдөнгийнхөө байр суурьуудыг хатуу тавьж эсрэг байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн байнгын ороон дээр чинь манай намаас бол 8 гишүүн бол байж байгаа. Эдийн засгийн байнгын орооны дарга Сэдвэрж, Жаргалан гишүүн Бямсүрэн, Батшимэг, Лодой Самбуу. Тэгээд Батмаян Батулга гишүүн гэдэг энэ гишүүд бол эдийн засгийн байнгын ороон дээр байдаг. Тэгэхээр Монгол улсын төлөө шийдвэр бид нар гарч байгаа улсын хурлын бол Монгол улсын эрх ашигыг хамгаалах үүрэгтэй бидний номер 1 зүйл. Гэтэл энэ митинг ихтэд Монгол улсын эрх ашигаас доор эрх ашигыг уландаа гიშгсэн. Дээрээс нь Оросын улбаны улсаас орж ирсэн энэ Дулааны цахилгаан станцтай холбоотой асуудал. Ахиад үргэлжлүүлэн агарын тээврийн түлш нийлүүлэлттэй холбоотой гэрээ орж ирж байна. Энэ дээр үргэлж манай Монгол улсын хууль тогтоомжууд нь хамааралгүйгээр заавал тэнд Оросын улбаны улсын хууль тогтоомжоор шийдэгдэх митинг ийм зүйл залтуудыг оруулж ирж тулгаж байгаа нь өөрөө байж боломгүй асуудал юм аа. Тэгээд энэ асуудлыг яриад хэлэхээр бас зарим улсын хурлын гишүүдийн хэлж байгаа нь бол бид нар Оросын холбооны улстай бол мөнхөн хөршөө. Энэ асуудал дээр бид нар эсрэг байр суурьтай харагдаж болохгүй гэдэг юм бас ярьж байгаа. Бүр цаашлаад Оросын улбаны улс нь өөрөө манай Монгол улсын сонгуульд хүртэл нөлөөлдөг учраас манай арчилсан намын гишүүд энэ дээр гарч ирж ярих юм бол энэ эрсдэлтэй байж боломгүй зүйл гэж хэлж байгаа. Гэтэл 35 жилийн өмнө 1990 онд арчилсан намын залуучууд, арчилсан холбоодууд
энэ зөвлөлт холбоот улсаас тусгаар байхын тулд хараат бус бие даасан эрх чөлөөт Монгол улс байхын тулд тэмцэж ирсэн. Тийм учраас ардчилсан нам энэ байр суурин дээр ч гэсэн байх ёстой. Бид нар бие даасан хараат бус эрх чөлөөт улс байхын төлөө бүх салбарт хараат бусаар өөрсдөө хангаад явах чадaltaй ийм хүчирхэг эдийн засагтай байхын төлөө явж байгаа гэдгийг харуулж хэлмээр байгаа. Тэгэхээр Монгол улсын төлөө шийдвэр гаргаж исэн үеийн үед явсан хүмүүсийг бид нар нэг хятад ирлизэрийн дуудаад эсвэл нэг хувь хүнлүүн дайраад ийм байдлуудаар улс руу шахан гаргаж ингэж явдаг байсан. Тэгээд энэ хүмүүсүүд нь одоо жишээ би шууд нэр заагаал хэлээ л Алтмаагийн Батулга гэдэг хүн яагаад чинь өнөөдөр бүлэгтэр энэ Орчин улбаны улстай явж байгаа хилцээрүүдээр байр суурь гаргаж ирж хэлэхгүй байгаа юм бэ. Энэ хүний байр суурь бас надад их сонирхолтой санагдчихэв. Энэ зүйлсүүд дээр ямар бодолтой байгаа юм бэ гэдгийг. Ер нь энэ асуудлыг бид нар зайлшгүй гаргаж ирэх ёстой. Сая хүн ном бас нэг төгрөг нуурын ордтой холбоотойгоор бас Алтмаагийн Батулгатай холбоотой асуудлыг гаргаж ирж ярьж байна. Факт нотлохоотой зүйлсүүдийг гаргаж ирлээ. Гэтэл манай ардчилсан намын гишүүд маань бүгд чимээгүй энийг хараагүй юм шиг царайлаад байгаад байна. Гэтэл бид нар ч өөрсдөө Орсын улбаны улсын ийм олон дам шахалтууд манайх руу орж ирж байгаа энэ цаг мөчид ардчилсан намынхан энэ асуудлаа дотроо ч хилцэх ёстой гадагшаагаа ч гэсэн гаргаж ирээд зарчмын байр суурь дээр тодорхой байх ёстой гэдгийг би бол бодож байгаа. Яагаад вэ гэхээр миний харж байгаагаар геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ цаг мөчид Монгол улсын төлөө бие даасан байдлыг хамгаалж зогсох хүчин бол ардчилсан нам юм а. Тэхийн төлөө 440 мянган хүмүүс одоо иргэд маань манай намыг сонгосон. Тэр утгаараа бид нар ардчилсан намынхаа үзэл баримтлалыг хамгаалахын тулд энэ дээр ч гэсэн зарчмын саналуудаа гаргаад явах ёстой. Энэ асуудлууд дээр манай намын гишүүд ч гэсэн бас оролцоотой дуурайд үзэл санаагаа хилээд явах ёстой гэж бас бодож байна. За саяны тэр гишүүдийн бас хийжсэн байр суурьс заримаас бас өөртөө яг энэ онцлог төстэй холбоотой асуудлыг зам тэргийн сайдны хуулийн төслөөр хүн барьж асуудал ярилцдаг юм. Яагаад ардчилсан намын сайдыг бодоод өгөх байгаа юм бэ? Яагаад энэ олон улсын гэрээ хэлэлцээр энэ дотор орчуулгын алдаа байж болох зүйл байна гэдээ ярьж байна. Энийг яагаад Монгол улсын гадаад харилцааны сайд энийн дээр асуудлаа ярьж бас шаардлагатай болвол энэ дэр тодорхойлгуудаа өгөөд алдаа оноо буруу зүрүүгээ яриад явдаг юм бэ. Яагаад ардчилсан намын сайдыг одоо тэг албан үүрэг гэдэг нэрээр ингэж нийгмрүү төлөвлөж гаргаж ийм зүйл явж байгаа энэ улс төрийн нөхцөл байдлын тухайч бас манай зарим гишүүд нэлээд тодтогч ирснийг бас та бүхэнд дуулгая. Ингээд асуулт байна. За асуулт энэ чиглэлээс зөвхөн мөртөл гэсээр одоо энэ яригдаад байгаа улс орны иргэдтэй холбоотой гэдэг нь хаалт татагдаад байгаа сэдвүүд бүх энэ асуудлууд салбарууд чинь одоо энэ засгийн газар хөндлөж байгаа ардчилсан намын одоо сайд нар хариуцж уулуурхайн сайд, эдийн засгийн одоо хөгжлийн сайд тэр хуульчийн сайд. Тэр одоо ингээд энэ асуудлыг нөгөө сайдуудаас хариуцлага асуудал хэрэг өөрсдөө ардчилсан намын дээр юу хэлэх юм бэ? Дараа нь засгийн газар сайн ажилласан, муу ажилласан гэдэг ийм асуудал үүсэх юм бол нөгөө ялын нүрээд ямбын нийтлэг гэдэг шиг асуудал үлдчих юм шиг үстэй. Энэ дээр та бүхэн юу гэж харж байгаа юм бэ? Уралдаар бас гишүүдийн илэрхийлсэн байр суурийг л бас зармыг нь ер нь бол яг өөрийн чи ярьж байгаа үнэн одоо аливаа асуудлаар гавьяа гарвал өнөөг ирэх баригчид авнаа. Гайтай шийдвэр гарвал ардчилсан намдаар наана гэдэг ийм бодлого яваад байгаа юм биш үстэй. Зөвхөн саяны асуудлыг би бас хэлснийг давтаад хэлэхэд яагаад зам тээврийн сайд энэ асуудлыг хариуцдаг юм бэ? Яагаад гадаад харилцааны сайд энэ дээр байр сууриа илэрхийлдэг юм бэ? Яагаад тэр уулуурхаа эрдэс баялагын сайдад энэ асуудлыг хариуцуулчихад ингээд бодлого энэний цаана чи юм бодлого яваад байгаа юм биш үстэй. Евразийн асуудал, за хүний эрхтэй холбоотой олон асуудлууд гэдэг ийм байр суурьуудыг илэрхийлж энэ бол бас намын дотоод нэлээд тодорхой бидний явдас ярилцах асуудал цаг үеийн шаардлага үүсэж байгаа ийм л нөхцөл байдал болж байна. Тэгээд энэ одоо худалдааны гэрээ виржийн хууль шатны асуудал дээр ялтай орнооч гэдэг нь ямар нэгэн байдлаар одоо хилцүүл шийдвэр гаргах юм мөчид автобусны бичгийн авч тавхан танилцж байгаа. Яг ямар нөхцөл байдал, ямар гэрээтэйгээр ямар асуудалтайгаар энэ ингээд шийдэгдэх гээд байгаа юм гэдэг дээр нь одоо энэ засагт ажиллаж байгаа сайднаас автобусны бичгийг авч танилцж үзэж ажиллаж байгаа юу. За тэгээд улсын хурлын гишүүн даваагийн цогтойчтой холбоотой асуудал дээр бас ажлаас гарсан гэж дуудчихсан. Энэ асуудал юу болж байгаа бол за энэ бас ардчилсан намын нэг хүндэтгэл холбоотой асуудал байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь бас ингээд дээд шүүхээс ялгагдсан гишүүн одоо их хурлд ажиллаад байх нь зөвхөстэй юм уу юм уу? Ардчилсан намыг гэлтэхгүй Монгол улсын парламентын нэг хүндэтгэл холбоотой асуудал байх гэж бодож байна.
хийм байх нь хамаагүйгээр тийм. За Төвөргөн нуурын одолтой нэр холбогдоод байгаа улсын хурлын гишүүн Баттулгаас л гацчихсан намын одоо нэр бүхий нэлээд том лидерүүдээ мэдээ. Тэгэхээр энэ одоо олон нийтийн анхаарлыг татсан стратеги ордтой холбогдож байгаа энэ үйл явдал дээрээс үлэг дээр юу яриадж байгаа бол эсвэл бусад одоо улс төрийн намуудын шиг ингээд шалгууны зэнгэрийн зэрэг байр суурь илэрхийлээд явах нь эсвэл энийг бас ноцтойгоор анхаарч авч үзэж байгаа болоо ер нь ямар байр суурь. За асуултанд хариулъя. Энэ гэрээ хэлцээр улсын хурлаар хэлцэж байгаа зүйл хэрэг албан ёсны эцсийн баримт бичгтээр ажиллаж байгаа вэ гэж байна. Яг ирсэн Оросын улмаас улсаас хоёр улсаас сойрхон батлах гэж байгаа хэлцээрийн төсөл яг албан ёсны Орос Монгол хэл дээрх төсөл улсын хурлд ирсэн. Энэ улсын хурлд ихээсээ парламентаар тавигдаад явдаг та бүгд ч нээлттэй байна. Анзаараад харуул энэ бүх байлууд олон нийтэд бүгдээр өмнөх 7 хоногоос эхлээд нээлттэй байгаа. Тэгэхээр яг энэ бол албан ёсны бичиг баримтууд дээр ингээд ажиллаж байгаа гэдгийг хэлье. Цогтбаатар гишүүнтэй холбоотой асуудал манай хуульч гишүүд улсын хурлын төрийн байгуулалтын байнгаагаар олон талаас ярилцаад тодорхой хэмжээний бас ингээд хууль зүйн асуудал байна. Хуулийн гарц шийдэл шаардсан. Яг өнөөгийн хуулийн эрх зүйгээр шийдвэрлэх боломжгүй болчихсон. Шүүхийн шийдвэр эцэгч байлаа гэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх процесс дотор нь өөрт нь бас олон асуудал гарч ичээ. Улсын хурлын гишүүнийг хавдшгүй байдал, бүрээр ихт байдалтай хэвээр нь шүүх эцэг шийдвэр гаргахыг үндсэн хуулиар хоригдсон байсан байна. Энэ үед яах вэ гэдэг их зэргийн ийм асуудлуудыг улсын хурлд хууль зүйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хэлийгээс гараад бас ажиллаж байгаа. Тэгэхээр шаардлагатай бол хуулийн өөрчлөлтөөр өргөн бариад ажиллах байхаа гэж бодож байна. За тэгээ Төвөргөн нуур гэдэг бас стратегийн байж болохын ордтой холбоотой асуудал бас олон нийтэд асуудал болоод ирж байна. Энэ дээр Арц намын бид нар бүлэгдэр албан ёсоор асуудал ярилцаагүй. Гэхдээ ер нь бол тэр стратегийн нэгэн тал одоо Монгол өнөөдөр байгаа Монгол улсын хууль тогтоомж ямар байна, энэний хүрээд бүх зүйл нийцэх ёстой. Үнэхээр стратеги гэдэг ордод тэр дотоодын нийт бүтээгдэхүүний 5-аас дээш 5-аас доошгүй хувьтай үнэлгээ бүхий ордыг оруулж тонсноо гэсэн зүйл заалт биш. Тэгээ шаардлагатай бол энэ хуулиудаа бид нэр бүрэн биелүүлээд л явах хэрэгтэй. Баялагын санд стратегийн орд бол баялагын санд яаж одоо ногдол ашиглах ёстой гэдэг энэ зүйл заалтуудыг биелүүлээд явах ёстой гэдэг. Ийм л байр суурьтай бай. Тэгээд тодорхой асуудлууд нь цаг хугацаанд бас хүчин молдод явах байлгүйдээ. Энэ Арц намын бүлгийн зүгээс ер нь бол аль болох зарчмын асуудлуудаар бид нар байр сууриа нэгтгэж өнгөрсөн хугацаанд зарчмын зүйлүүд дээр бас манай олон гишүүд зүйтэй хууль зүйн талд, зарчмын талд, эрх зүйн төсний талд зогсож байгаа гэдэгт бас эргэлздэг. Зөвхөн өнөөдөр ихтэй онгоцны төвчтэй холбоотой асуудал дээр дийлэнх олонх нь энэ асуудлыг дэмжих боломжгүй, шаардлагатай болвол тэр засвар өөрчлөлтүүдийг заавал энэ гэрээ хэлцээд хийх ёстой гэдэг байр суурийг бас илэрхийлээд гих зэрэгээр явж байгаа гэдгийг хэлье. За өөр асуулт. Сайн байна. Энэ биржийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр wallet exchange гэж байгаа шүү дээ. Энэ баялаг солилцоо гэж байгаа. Энэ дээр нөгөө улаан сайд бол эдийн засаг нийгмийн чанартай төслүүдийг сахиулах. За энэ дээр бол нийгэм гэдэг категорид бол сургууль цэцэрлэг гэж оруулж ирж байгаа юм л да. Ингээд харахаар нөгөө нэг төсөвдөр багтахгүй байгаа тойрны гишүүдээр ялангуяа баруун бүсч гэдэг юм уу зүүн бүст төсөвдөр нь багтаагүй сургууль цэцэрлэгүүдэд яг энэ wallet exchange системээр дамжуулаад баатагдах асуудал яригдах уу? Яригдах байх гэж бодож байна. Яриглаа гэж бодоход одоо яг нөгөө хууль батлах процесс явж байгаа учраас улсын хурлын гишүүд маань магадгүй тойрны хууль гişээр нөгөө сургууль цэцэрлэг барих эрх ашигтай баригдаад энэ хуулийг батлаад цааш магадгүй шамлаа аваад явах эрсдэл бий юу? Энэ дээр бүлэг ер нь ямар байр суурьтай байгаа вэ? Миний хувьд энэ дээр тодорхой байр суурь илэрхийлж байна. Энэ бол Монгол улсын тогтсон санхүү эдийн засгийн системийг бүрмөс нь нурааж хаяа гэсэн л улсын хурлын онцгой бүрэн эрх гэж байдаг. Энэ Монгол улсын төсвийг хэлэлцэн батлах онцгой бүрэн эрхт. Улсын хурал тэгвэл одоо төсөв батлаад ямар шаардлагагүй болох юм бэ? Тэгвэл энэ улсын хурал яг байгаад хэрэгтэй мүү хэрэггүй юм? Тэр сонгуульд ялсан нэг нам хэдэн төрлийн өмчт компанитайгаа нийлж хагаад бартер хийгээд цаашд ингэж явах юм уу? Одоо үндсэндээ та нар боддоо 1 сая тонн үрсээр одоо 10 цэцэрлэг 20 сургууль барих. Тэнд одоо үнэлгээ нөгөө баялагын сан ногдол ашиг ашигт малтуулын амнаад төлбөр одоо олон зүйл байхгүй. Тэрийг баахан гадны нэг компани эс сайрагнаас бусд бүх зүйлийг гаднаас ачиж орж ирж байгаа тэгээд энэ Монгол улсууд яг юу болох? Зүгээр л энэ бол ингээд ийм
одоо тийм аимшигтай гэж хэлэхэд багдах, зарчимгүй гэж хэлэхэд багдах. Ийм л зүйл энэ. Энэ бол үнэхээр аимшигтай. Олон 100 байтугай олон мянганы хүн төрлөختний тулад өнгөрчихсөн замыг одоо 21-р зуунд монголчууд авчирч энийг гой нэрээр тэр бартрын арилжаа гэдэг зүйлийг баялагын солилцоо энэ төр гэдэг нэг гой нэр хаяг шошгыг нь өөрчлөөд ингээд хийж. Энэ үнэхээр энэ харамсалтай зүйл шүү надад чинь. Энэ дөр бол би хувь гүшийн нөхө бүлгээс нэгдсэн байр суурь санал хураалт яваагүй ч гэсэн би бол эрс эсрэг байр суурьтай байгаа л. Нэг асуултаар энэ үндсэн хуульд бас нөлөөлөлт оруулах энэ хөдөлгөөн өрнөж эхлэе гэдэг асуудлууд яригдж байна. Одоо ялангуяа эрхчлэл болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор одооноос ер нь бэлтгэл ажлууд явж байна. Одоо улсын хурлын судалтай намууд бол энэ дээр маш анхаарч байгаа мэдээ зандаа. Тэгэхээр улсын хурлд хаагчсан бүлгийн энэ дээр ямар байр суурьтай байгаа вэ гэдэг дээр тайлбарж. Айнас нийгэмд ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой яригдаад л явдаг. Сая бас бүлгийн хоролдоор тодорхой санаачлагууд гарч ерөн дараа энэ асуудлаар бас бүлэг нэгдсэн байр суурь гаргаж хилцүүлэх гэдэг саналууд гарч байгаа. Арц намын бүлэг дээр тодорхой танилцуулга хийгдээд шаардлагатай бол санал хураалт явуулаад энэ дээр нэгдсэн байр суурь илэрхийлэх нь мэдээж бүлгийн гишүүд бүлгийн санал гэдэг олон хоороо гардаг. Энэ бол ингээд чөлөөтэй. Тэгэхээр дараагийн бүлгийн орлуудаар энэ асуудал бас нэлээд нээлттэй ярилцаад явах хаа. Сая гишүүд бас санал гараад ирэн дараагийн бүлгийн орлоор хорлуудаар бэлтгэл ажил хангаж байгаа дэлцээ гэдэг юм байр суурь гарсныг та бүхэн тэгэл энэ дээр бол хувь гишүүд гэхээсээ энэ бол нам гэж байгаагийн бүлэг гэж байгаагийн цаана энэ дээр нэгдсэн байр суурь гарах хэрэгтэй юм томоохон асуудал юм болов уу гэж бодож байгаа.